За эмийн үйлдвэрийн газрыг чөлөөсний дараа цэцэрлэг түрээлэн болгоё гэдэг санал одоо олон иргэдээс ирсэн ч хотын дарга эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэж дуудлах худалдаа зарласан нь энэ юм а. Тэгвэл иргэн өөрийн туяа, өөрийн хичээллүүлдэг бүжгийн клубын гишүүд болон бусад хүмүүсээс хандив цуглуулж хогийн цэг байсан газрыг бичил цэцэрлэг түрээлэн болгон тохижуулаад байна. Тэрээр тухайн байршилд 50 мод тарьсан төдийгүй бага насндаа амьдарч байснаа дурссан байна. Яг ингээл эхэлжсэн өдөр ингээл хажуугаар орой ингээл хичээлээ тараал ирж байгаа хүмүүс хамаар мамраа таглаад хажуугаар явж исэн бол өчигдөр дуусахын аалтад ингээл ээжээ тэрийг хараа амар хөөрхөн зураг динзаавар байна гэд хизээч хог руу хүүхд харж инехгүй штэ. Тэгтэл өчигдөр ийшээ хараад инээгээл өглөө эрт ирсэн чинь хөөрхөн хүүхдүүд ингээд суудсан ингээд би нэгийг хичээлдээ явах гээд хүлээгээ байж байгаа байхгүй. Энэ л ингээд амар гоё мэдрэмж өгч байгаа байхгүй. Өөрийн туяа хогийн цэгийг бичил цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг санаачилснаар олон нийтийн зүгээс өгсөн хандив 3.6 сая төгрөгт хүрчээ. Өөрийн туяагийн ээж хашаандаа 100 гаруй модтой тэр ээжээсээ үлгэрлэж энэхүү цэцэрлэгт хүрээлэнг барихад зөвлөгөө авч ажиллажээ. Ингэснээр ойр орчмын хүүхэд хөгшчүүлийн хамгийн очих дуртай газар болоод байна. Тухайлбал Халтар Хүүгай Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 20 гаруй жил амьдарч байгаа. Энэ хугацаанд гэрээнх нь ойролцоо 5 тухтай орчим бүрдээгүйг тэр хэлсэн. Энэхүү бичил цэцэрлэгт хүрээлэн бий болсноор өдөр бүр нарлан суух, хүүхэд цэвэр орчин тоглох боломж бүрдсэнд тэр талархаж байгаагаа илэрхийллээ. Гоёд байна энэ чинь ингээд юу ачхаар. Тэгээд аяндаа энэ мод нургаад ирэхээр сайхан татах юм байна. Хүүхэд суухад бас их хэцүү модсатын хугалж байсан. Нэг манай харааны нэг хүүхэн нэг гэдэг мод суудсан байхгүй хогийн вадгаал тэгээд угаачих юм л. Үргэлжлээд харж хандаж эргээд тоорч явахгүй бол хүүхэд суух хэцүү. Ачаад явна арднаа ячаад хогоо хайцдаг байсан энэ уцад гэрэлтүүлэг нэмчүүл илүү хөргөн болгож байгаа. Тэгээ одоо нэг энэ арын харж байгаа хэсэг дээр ингээд нэг юм наашаа чулуу эсвэл одоо ямар нэг хөрсөн шороон ингээд нурж унж орж ирэхгүй хамгаалтай нэг юм сарсар юм байдаг. Тийм хамгаалтын юмнууд хийчихвэл ерөнхийдөө хөргөн цэцэрлэг маань хөргөн улам хөргөнөр болох байхаа. Нийслэлийн гэр хороолол 800 мянган хүн амтай үүний хэрээр агаар болон хөрсний бохирдлын дийлэн хувь нь гэр хорооллоос улбаатай гэж үздэг. Энэ үед бидэнд ногоон байгууламж ус агаар мэдэх хэрэгтэй байгаа юм. Тэгвэл орчиндөө өнгө нэмж тоосчлт агаарын бохирдлыг бууруулахад эргэн бүрийн оролцоо тэр дундаа хувь хүний хандлага нэн чухал нөлөөтэй юм а. Учир нь айл бүр хашаандаа нэг ширхэг мод сөөг тарихад 18 сая шометр агаарыг цэвэршүүлдэг байна. Иймд агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан өөрийн туяа цаашид хүүхдийн баяр бүрийг мод тарих ажиллаа хийн хэмээн ярьлаа. Яг энэ хэсэг дээр болохоор одоо энэ ингээ улаас ахгүй юу? Ирээдүйд би энэ модыг гоё ингээ бүр том сагсаагаад доор нь сүүдэрт нь хүн сууж байгаасай 10 жилийн дараа хүрээд ирэхэд энэ ингээ ногоон төгөл болцсон байгаасай гэж хүсэж мөрөөдөж хийсэн. Энэхүү бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад 30 гаруй залуус гар бие оролцсон байна. Цаашид өөрийн туяа олон байгууллага хүмүүс түүчилээд өөр олон гудамжуудыг тохижуулаасаа хэмээн хүсэж байгаагаа илэрхийлсэн юм а.